Монгол даатгал компани 80 жил. Хайраа сургасан эхлэл. Орчлон хорвоод сайн нь муугасаа аз жаргал нь аюулаас илүү олон. Ийм учраас наран өглөө өвөр мандаж дэлхийд тэнхилгээ тойрон эргэлддэг. Харин бидний амьдралын үндсийн тайван амгалан байж аз жаргалтай мөчүүдийг мэдрэхэд оршино. Би аав ээжтэйгээ байхад хамгийн аз жаргалтай байдаг. Яагаад гэвэл манай аав ээж хоёрын хайр үргэлж намайг хамгаалж байдаг. Даатгалын бизнесийн өөрийн үүсэл нь бол ер нь хүн хүндээ биеиндээ туслах, тэгээд хүнд хэцүү зовсон үед нэгнийгээ одоо бас тэр байдлаас санхүүгийн талаас дэмжиж бас эрсдлийн тодорхой хэмжээр багасгах одоо энэ үүдэл санаанаас бол үүссэн байдаг. Тулгууны галаа өрдөн өөдөлсөөр байгаа хам тулг. Өнөөдөр бид нар 80 жилийнхээ ойн босгон дээр ирчээд байна. Тэгэхээр энэ 80 жилийн хугацаанд бүтээсэн энэ хөгжил, харилцагчдын итгэлтэй энэ одоо 250 ажилтнтай бол олон зуун гаруй төлөөлөгчтэй энэ 29 салбартаа энэ их том айлын одоо энэ хөгжлийн түүхийг бол мэдээж тэр 80 жилийн хугацаанд ажилласан бүх ажилтан, ахмад ажилтнууд, удирдлагууд тэдний сэтгэл одоо зүтгэлээр бүтсэн ийм хөгжлийн түүх гэж миний хувьд ойлгохтой л доо. 20 дугаар зууны их монголчуудын хувьд шинэ цаг үеийн дэлхийн ертөнцид багтаж өөрсдийн байгааг сануулж хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэхээ бүх хүчээр дайчлан ажиллаж байсан өнөр их хөдөлмөрийн үе байлаа. Улаанбаатар хотод анхны элчид тэрэг дохиогоо хангинуулж төв бөмбөр ногоон театрт алдарт учиртай бүрэн толгой дөрийн тоглолт эхэлж туулгуудын хөвөөнд аж үйлдвэрүүд баригдаж үндэсний радио нэвтрүүлгээ анх удаа ард түмэндээ сонирдуулж байсан цаг монголчуудын бүтээн байгуулалтын түүхэн энэ цаг үед буюу 1934 онд Монгол даатгал компани их суурь улсын аюулаас хамгаалах газар нэртэйгээр бий болжээ. Бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 33 дугаар хурлаас тус улсын дотор улсын аюулаас хамгаалах хэргийн тухай гаргасан тогтоол 1. 1934 оны 12 дугаар сарын 1-ээс эхэлж улсын аюулаас хамгаалах газрыг байгууламжтай. 2. Улсын аюулаас хамгаалах газрын үндсэн хөрөнгийг 500 мянган төгрөгөөр тогтоох. Тэгээ одоогоос 75 жилийн урд би даатгал компанид ажиллаж байсан байна. Бөмбөр театрт нэг жил 3 удаа шатваа. Тэрний төлбөрийг манай даатгалын газар өгөх боллоо. Тэгэхээр Монгол даатгалын хөрөнгөн дээр бас сэсэрийн даатгалын газараас жаахан мөнгө авч засгийн газрын ордны доод давхрыг сангийн яамны сайд мод дэмжих боломжтой байхад энэ даатгал засгийн газрын ордны доотлыг бариулсан хөрөнгө оруулалтыг одоо ч даатгуулахгүй байгаа шатаачгаа заргалдаад миний мөнгө гэж байх юм байхгүй. Даатгалсан байхад ямар ч гэсэн ирээдүйд байхгүй, хийлэн байхгүй мөнгө олж төлөөл гарчиж байгаа. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан энэ байгууллага анхны жилийн тайлан балансаар 70 албан газар 2 айлыг даатгалд авч 225 мянга гаруй хураамжийн орлого оруулжээ. Улмаар 1938 оны баланс ёсоор даатгуулсан албан газар 477, энгийн айл 73 болжээ. 1947 он гэхэд төвд 20 өдөөд 15 хүний оронтой болж хөрөнгө санхүүгийн хувьд ч бэхжиж үйл ажиллагааны цар хүрээ өргөжжээ. Иргэд бүгдээрээ хамтраад жоохноор одоо хөрөнгө цуглуулад эрсдэлд орчихсон иргэндээ одоо хохирлын төлөвлөж өгч байх. Ингээл одоо ер нь бүхэл хүмүүс бол санаа сэтгэлээр нийлж аль нэгийг одоо эрсдэлд ороход нь тусалж өгч байх гэсэн тийм систем юм л да. 70-аад оноос хойш бол бас энэ даатгалын үйл ажиллагаа ерөөсөө цар хүрээг нэлээд өргөгдөх гэж үгүй. Даатгалын одоо даатгалын хэлээр даатгалын хамралтын төвшинг дэвшлүүлж өгөх, хамралтын хүрээг өргөжүүлэх гэсэн ийм л ойлголт байсан. За энэ утгаараа бол даатгалын хамралтын хүрээ бол нэлээд их сайн өргөж өгсөн. Ялангуяа төрөвөд зохисторсон хөдөө аж ахуйн нэгдлийн малгайг бол үндсэнд бүрэн даатгсан. Тэгээд даатгалын хамгаалтыг хүчтэй болгохын тулд тэр давхар даатгалын үйл ажиллагаа гэдгийг маш их хүчтэй тавьж өгсөн.
сэтгэлээрээ баян байхын утга учир. Сэтгэл гэдэг маань өөрөө хүн төрлөختний дээд өгөгдөл юм. Хүн төрлөختний бүхэл бичиг баримт, бүхэл үзэл бодол, бүхэл дээд ухамсарыг илэрхийлэх хамгийн нандин зүйлийг ярьдаг зүйл бол ганцхан сэтгэлийн тухай байдаг. Энэ бол даатгалын тухай. Үүссэн ч тийм байж болно. Өнөөдөр энэ тухай ярина. Энийний баялаг уламжил, энэний багтам сайхныг хичнээн хүний сэтгэлийг бадраж, хичнээн хүний сэтгэлд дэм өгч, хичнээн хүнд баяр жаргал авчирсан бай гэдгээр даатгалын тэрх итгэл нь, даатгалын тэрх баяр баясгал нь ирдэг байх гэж боддог. Аливаа одоо хувь хүн, байгууллага, даатгагчийн хоорондын харилцан итгэлцэл, харилцан одоо ойлголцолдоор хийгддэг ийм одоо бас бие биенээ дэмжсэн, тусалсан, инэрэнгүй эрг сайхан сэтгэлийн үүднээс хийгддэг ийм одоо ажил байдаг юм аа. Монгол даатгал компани маань бас нэг давуу тал бол 315 сумдад нэг сумдад ойролцоогоор 1-3 төлөөлөгч ажиллаж байгаа гэж. Тэгэхээр энэ сумдуудад ажиллаж байгаа тэр 1-3 төлөөлөгч маань тухайн сумдынхаа нийт иргэдэд даатгалын бүтээгдэхүүнээ хүргэж ажиллахын тулд бүх хичээл, бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. За үүнд нь бидний зүгээс маш их талархалтай байдаг юм аа. Анх 82 оны 1 сарын 1-ээс 83 оны 1 сарын 1 хүртэл 1 сарын хугацаатай даатгуулж ирсэн байна. Байцаагч нэг насан гэж хүн байсан. 1000 төгрөгөөр даатгуулж ирсэн. Тэгэл тэрнээс хойш үргэлжлэл одоо хүртэл даатгуулж байна. Монгол даатгал компани нь одоо даатгал гэдэг утгаараа эрсдлийн дараа хохирлыг нөхөн төлдөг болвол бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж харилцагчдаа халамж үйлчлэгийн анхаарлыг тавин ажилладаг. Монгол даатгал компани нь хүүхдүүдийг цүнхний цацруулагчтай төсөлд хамруулад 3 дахь жилийн үргэлжлэж байна. Энэ төслийн хүрээнд 14,000 хүүхдийг цүнхний цацруулагчтай уутаар хангасан. Мөн хүүхэд залуучуудад зориулсан ирээдүүлийг зохион байгуулдаг. Үүнийг бас 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа. Бид зөвхөн даатгал үзүүлэхээс гадна ногоон байгалыг хамгаалах, ерөнхийлөгчийн зарилгын дагуу одоо моджуулах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулан цэцэрлэг түрээлэн бий болгон ажилласан байгаа. Итгэлээр жигүүрлсэн хамт олонны амжилт. Тэгэл бол хүний амьдралын хамгийн гол хөдөлгөгч хүч гэж би боддог. Тэгэхээр хэрвээ альва зүйлийг сонгоход чи хамгийн түрүү ямар уулыг давсан бэ гэх юм бол тэр итгэлийн уулыг давсан байгаа гэж би боддог. Тэм учраас итгэлгүйгээр бол харилцаа буюу ямар нэгэн үнэмшил төрөхгүй. Тэгэхээр үнэмшилтэй байх, итгэлтэй байх гэдгийн болоо цаад мөн чанар нь бол илүү их амжилттай байх, цаг хожих, эсвэл хүүхдүүдийн харилцааг хадгалах, ер нь оюун нуруутай байх гэдгийн хамгийн гол мөн чанар бол итгэлд байд юм аа гэж би боддог л доо. Тэр даатгалын бизнесийн бас нэг онцлог нь бол тухайн одоо улс орны эдийн засаг одоо бизнесийн хөгжил, за тэр бизнесийн хөгжилд одоо төлхөө нэмэр оруулж байгаа салбаруудын ард нь одоо эрсдлийн дааж ажилтгаараа бас ийм онцлогтой. Өөрөөр хэлбэл альва бизнесийн одоо тулгын 3 чулуугаар авч үзэх юм бол нэг нь бол маш сайн стратеги төлөвлөлт байдаг. Хоёрдугаарт нь тухайн одоо стратеги төлөвлөлтийг хийж удирдлага, сайн удирдлагатай маш сайн ойлголцох баг байх хэрэгтэй. Мөн гуравдугаарт нь тухайн стратеги төлөвлөлт хэрэгжүүлэх, эрсдэл болон хяналтыг хийх ийм 3 зүйл дээр бол тогтож явдаг болов уу гэж миний хувьд боддог. Монгол даатгал компанитай 2012 оноос хойш ажилтнуудынхаа гиндээ ослын даатгалаар хамтарч ажиллаж байгаа. Манайх ер нь хамтарч ажилласнаас хойш нэлээд хэдэн даатгалын тохиолдол гарч ирсэн, том, жижиг асуудал зөндөө гарсан. Тэр даатгалын тохиолдол болгонд Монгол даатгал бол хурдан шуурхай ямар нэгэн асуудалгүй тийм журмынхаа дагуу, гэрээнийхээ дагуу нөхөн алгуурыг олгож ийсэн. Монгол даатгал компани орчин үеийн Монголын бизнесийн салбарт өөрийн үнэт хувь нэмрээ оруулж, даатгалын системд эзлэх хуваараа 22.4%, даатгалын системийн хэмжээнд нөхөн төлбөр олголтын эзлэх хуваараа 32.7% болж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн үеийн байдлаар хураамжийн орлого 25 тэрбум, давхар даатгалын хураамж 6 тэрбум, буцаасан даатгалын хураамж 120 сая, даатгалын цэвэр хураамж 18 тэрбум, нөөцийн сан 18 тэрбум, нөхөн төлбөр 21 хувиар өсөж 8 тэрбум,
нийт хөрөнгө 26 тэрбум төгрөг байна. Тэгэхээр Монгол даатгал компани өнөөдөр харилцагчтайгаа даатгалын гэрээ байгуулдаг. Даатгалын гэрээ байгуулснаар харилцагчдын олон төрлийн эрсдлийг маш олон байршилд байгаа маш олон төрлийн эрсдлийг бид нэр өөрсөндөө хүлээх болдог. Тэгэхээр Монгол даатгалын маш олон харилцагчтай учраас янз бүрийн төрлийн янз бүрийн хэмжээтэй эрсдлүүд манай санд төвлөрснөөр бид нэр өөрсөндөө хуримтлагдсан эрсдэлтэй болдог. Тэгэхээр ямар ч даатгалын компани өөрийн гэсэн хүчин чадал, өөрийн гэсэн нөөц сантай байдаг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө хүчин чадлаас хэтэрсэн хэмжээтэй өндөр дүнтэй эрсдлүүдийг дэлхийн тэргуулэгт зах зээл, олон улсын даатгалын зах зээл дахин даатгуулах замаар өөрсдөө харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэг. Монгол даатгал компани 1964 оноос эхлэн давхар даатгалын чиглэлээр олон улсын нэр хүндүүхий туршлагатай даатгалын компаниуд ажилласаар ирсэн. Дэлхийд тэргүүлэгч давхар даатгагч болох холбооны бүгд найрамдах Герман улсын Ханновер Рэ санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Ийхүү хамтран ажилласнаар Монгол даатгал компани өөрийнхөө даатгалын нийт багцыг давхар даатгал даатгуулж, нийт үйлчлүүлэгчдийн гэрээгээр хүлээсэн эрсдлийг бууруулж, төлбөрийн чадвараа өсгсөн давуу талуудыг бий болгоно. За өмнөх жил бид нар Монголд анх удаа байгалийн гамшигын хамгаалтыг маш өндөр дүнтэйгээр худалдаж авсан байна. Тэгэхээр энэхүү программыг бид нар худалдаж авсны дунд Монгол даатгал даатгуулж байгаа харилцагчид маань байгалийн гамшигын эрсдлээс бүрэн хамгаалагдсан байна. Монгол даатгал бол манай хамтрагчин гэдгийг хэлэхэд таатай байна. Монгол даатгалын ажилчид соёл нь биднийг бизнест ялгахад тусалдаг юм аа. Бид онгоцны даатгалын зах зээлд Монгол даатгалтай маш амжилттай хамтран ажилладаг билээ. Та бүхэнд тасралтгүй өсч цаашид ч мөн хамтран ажиллахыг өрөөж амжилт хүсье. Оюун ухааныг дээдэлсэн хүсэл тэмүүлэл. Ухаантай хүн гэж юу юм бэ? Оюун ухаан гэж юу юм? Оюун ухааны хөгжлийн төвшин хэрхэн хэмжих вэ гэдэг энэ асуудлууд бол өнгөрсөн зууны яг ихэнх үед эрдэмтдийн анхаарлыг бол маш ихээр татсан байна л да. Тэгэхээр яг эрдэмтэд бол ерөнхийдөө оюун ухаан гэдэг бол ухаалгаар ажиллах ч оновчтоо сэтгэж амьдралын нөхцөл байдлын зөв тогтолцоог ерөнхийд нэг сайдар ойлгох ерөнхий чадвар. Өнөөдөр Монгол даатгал компани зах зээл, бизнесийн орчин, иргэдийнхэн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууллагын бод иргэний гэсэн үндсэн ангиллаар нийт 13 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Монгол даатгал компани үйлчлүүлэгчидтэй улам ойртож, тэдний үнэт цаг мөнгийг хэмэлсэн 24 цагийн шуурхай үйл ажиллагааг явуулж байна. Нөхрөлөөр бүтсэн амжилт. Бидний мэргэжил гэдэг бол их олон талтай, их олоолаа хамтарч хийдэг мэргэжил болохоор энд бол багийн ажиллагаа зайлшгүй хэрэгтэй юм аа. Нэг нь л алдаа гарах юм бол баг алдсан тооцдог. Тийм болохоор багаар ажиллана гэдэг бол хамтын ажиллагаа нэг маш сайн мэдэрч, ойлгож бүгдээрээ нэг зүрх сэтгэлээр хамт ажиллахыг би багийн ажиллагаа нөхөрлөл гэж хэлэх юм уу да. Даатгал бол бидний бизнес болоод харилцагчдынхаа өмнө хүлээсэн асар өндөр үүрэг хариуцлагын баталгаа аливаа эрсдлийг бууруулах хамгийн оновчтой шийдлүүдийн нэг юм аа. Тиймдээч Монгол даатгал компани даатгалын бүхэл төрлийн үйлчлэгийг олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг төдийгүй бидний мянган харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн манай банкны найдвартай сайн түвшин юм аа. Хаан банк Монгол даатгал компанитай хамтран 6 төрлийн даатгалын үйлчлэгийг хүргэж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа үргэлж сайн үйл хэргийг дагуулсаар байдаг. Иймээс цаашид ч хамтран ажиллаж даатгалын үйлчлэгийг таны дэргэд хүргэн болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг үр дүнтэй үргэлжлүүлэх болно. Монгол даатгал компани байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад юун түрүүн баяр хүргэе. Манай хаалла компани нодон жил 50 жилийн ойг тэмдэглэсэн. 50 жил гэдэг бол их урт хугацаа. Гэтэл 80 жил үйл ажиллагаагаа хадгалж ирнэ гэдэг бол үнэхээр гайхалтай. Өнгөрсөн 80 жил ч биш. Цаашид ч 80 жил үргэлжлэн улам өргөжин дэлхийг чин сэтгэлээсээ бүсэн ерөөе.
Анх 4 хүнтэй үйл ажиллагаа эхэлж байсан Монгол даатгал компани хамт олон өнөөдөр Улаанбаатар хотын 8 дүүрэг, орон нутгийн 21 аймгийн салбар нэгж 680 орчим төлөөлөгчөөрөө дамжуулан үйлчлүүлэгчдэд улам ойртон ажиллаж байна. Монгол улсынхаа алс хязгаарт амьдарч байгаа иргэн бүрт даатгалынхаа бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэж ажиллахын тулд салбар нэгж түншлэх компаниудтай хамтраад бид нар энэ үйл ажиллагаа хүргэж чадаж байгаадаа талархалтай баяртай байдаг. Малчч нь одоо үндсэндээ одоо даатгал хамрагдуулна гэж ирсэн тэгэл маш ашигтай л юм үндэсгүй болсон сургаггүй болсон гэж хүн чинь эрсдэлтэй гэж үзнэ. Тэгэхээр чи наад даатгал чинь болохоор уцаагаад доорож 50% эргээд нөхөн төлбөртөө ороод ирсэн. Тэгэхээр чи тэрнийг ашигтай ач холбогдол нь Таашрын усан цэцлэгийн станцын ажиллагчид энд нэг ээлжиндээ 5-7 хүн ажилладаг. Тодорхой байгууллагын хамгийн том баялаг болсон хүний аюулгүй байдал, найдвартай ажиллаж амьдрах итгэлийг бий болгохын тулд эрсдэлгүй орчин зайлшгүй бий болгох ёстой. Эрсдэл гарсан тохиолдолд хамгаалагдах боломж, эрсдлийг бууруулах, дээр нь эрсдлийг хурдан нөхөх боломжоор бүрдүүлэх, хэвийн болгох энэ хамгийн том боломж бол бид нар даатгалын байгууллага гэж үздэг. Энэ ч утгаараа тодорхой түвшинд одоо байгаа даатгалын төрлүүдээр бол Монгол даатгал компанитай хамтран ажилладаг. Ирээдүйг хөглөх он жилүүд. Өнөөдөр хийсэн үйл зөвлөгөөр дагавар тэгэл ирээдүй болж өгч байна. Тэгээд өөрийнхөө хамгийн том зорилго тийм шин санаа зохион бүтээгээд одоо Марк Зукерберг ч юм уу, Билл Гейтс эдгээр өөрсдийн шинэлэг санааг бүтээж одоо олон танигдсан шин санааг зохион бүтээсэн. Харин би бол яг тиймэрдүү Монголоос төлөвлөж шинэлэг санаа гаргах тийм л хүн болсон байна гэж бодож байна. Монгол даатгал компани ирээдүй бол өнөөдөр 80 жилийн түүхтэй боловч ирээдүйг харах юм бол хэдэн зуун жилээр тоологдох ёстой. 80 жилийн хугацаанд Монгол даатгал компани Монгол улсад даатгалын хамгийн том системийг хөгжүүлж чадсан. Хамгийн өргөн сүлжээгээрээ дамжуулан хэнд хаан даатгалын үйлчилгээ хэрэгтэй байна. Яг тэр газар Монгол даатгал компани хурж ажиллахаар зорж тэмүүлж ажиллаж байгаа. Одоо орж ирж байгаа энэ шинэ залуу үе боловсон хүчний харахаар бидний ирээдүй харагдаж байгаа. Энэ хүмүүсийн энэ мэдлэг боловсрал чадал чансаа компани гэсэн сэтгэлийн хүчээр цаашид улам хөгжих нь бүр тодорхой ийм сайхан хүмүүс байгаа юм чи улам л цаашаа өргөжөж хөгжинэ гэж бодож явдаг. Өнөөдрийн байдлаар Монгол даатгал ажилчид маань Лондонгийн зах зээлд ажиллаж байгаа, Лойдсын зах зээлд ажиллаж байгаа ажилчдад яг одоо ижил төвшөнд мэргэжлийн өндөр стандартаар боловсруулагдаж одоо сургалт хөтөлбөрт хамрагдаж байгаа. Өнөөдөр миний ажилд орсон анхны өдөр. Энэ мөчөөс Монгол даатгал гэдэг өнөр өтгөн гэр бүлийн ирээдүйн сайн ажилтан боллоо. Манай компани цаашид улам өргөжин хөгжих дараагийн 80 жилийн түүхийг эхлүүлж байгаадаа би баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Энэ 80 жилийн ойг дахиалдуулаад Монголын даатгалын байгууллагуудад ажиллаж байгаа одоо залуучуудаа бүгдэд нь баяр хүргээд одоо цаашдын ажилд нь их амжилт хүсье. Эх орныхоо хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулан Монгол гэр бүлийг сайн сайхны төлөө эрсдлээс хамгаалах баттай нөхцөлийг бүрдүүлж байдаг Монгол даатгал компани хамт олонд дахин 80 жилийн ойн халуун мэнд хүргэж цаашдын өрнөн их ажилд нь өндөр амжилтыг хүсэн ёо. Энэ салбартаа энэ компанитай ажиллаж байсан амьдралаа холбосон үе үеийн удирдлагууд мөн ажиллагсад Ахмад үеийнхэн замун одоо энэ хүү салбарын төрийн зүгээс одоо зохицуултыг хийж байдаг санхүүгийн зохицуулахороо хууль зүйн яам, сангийн яам, за Монгол банк, за мөн одоо Монгол даатгал компани олон улсын давхар даатгалын компаниуд, за мөн одоо брокер компаниудтай Монгол даатгал компани бас удирдлагыг төлөөлж энэ хүү 80 жилийн өмнө мэдлэгийг дэвшүүлж байгаа нь миний хувьд нийт төрөөр юм аа. Итгэлээр жигүүрлэж ирээдүйг хөгжсөн он жилүүд Монгол даатгал компани 80 жилийн энд дэвшүүлээ.
нийт монголчуудаа, нийт харилцагчдаа тэр дундаа Монгол даатгал компанийг үеийн үед дандаа сонгож ирсэн энэ итгэлтэй түншмэн байж ирсэн байгууллага хамт олон энэ харилцагчдаа 80 жилийн баярын мэндийг хүргэж та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Манай Монгол даатгал компанийг сонгон харилцаж байдаг харилцагч байгууллагууд иргэд та бүхэндээ одоо бидэнтэй хамтарч ажиллаж байдагт маш их талархаж байгаа илэрхийлээд та бүхэндээ хойштын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсээд та бүхэндээ 80 жилийн баярын мэнд хүргье. Энэ бол Монгол даатгал гэдэг нэгэн өнөр өтгөн хамт олонны өнөөдрийг хүртэл тэдэнд итгэл хүлээл гэж хамтдаа байж ирсэн үйлчлүүлэгч, түнш, хамтран ажилладаг бусад бүх байгууллагуудаа талархлаа илэрхийлэх торгон мөчүүлээ. Бидний амьдралын үндэс нь хайраар эхэлж, талархлаар дүүрэн болдог. Үйлчлүүлэгчдийн хамгийн дотны итгэл нь байхыг хичээж, сэтгэл зүрхээрээ зүтгэж, хамтдаа ялах, хамтдаа амьдралын сайхан мөчүүдийг хуваалцахаар ажиллаж байгаа хамт олонны нэгдэл юм. Итгэлээр жигүүрлэж ирээдүйг хөгжсөн он жилүүд. Монгол даатгал компани 80 жил